манай улсын иргэн бүр банкны карт, аппликейшны зээл, виртуал хөрөнгө зэрэгээр санхүүгийн үйлчилгээг авч байна. Гэвч зээлийн дарамт шимтгэл тодорхойгүй зэрэгээс шалтгаалan маргаан үсвэл хэрэглэгч асуудлыг дангаараа үүрдэг тогтолцоо манай улсад хэрэгждэг. Тэгвэл эдгээр маргааныг шийдвэрлэх санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухайн анхдагч хуулийн төслийг өнөөдөр улсын хурлд өргөн барьлаа. 5 намын 19 гишүүн хамтран боловсруулсан тус хууль батлагдсанаар банк бус санхүүгийн байгууллага болон койн гаргагчдын үйл ажиллагаанд иргэдийн эрх ашигыг хамгаалсан тодорхой заалтууд тусагт харуулж байна. Санхүүгийн хэрэглэгч зээлийн үйлчилгээтэй холбоотой зарим том мэдээллийг одоо дэлгэцэнд үзүүлье. Манай улсын 10 өрх тутмын 7 зээлийн дарамтанд оржээ. Зээлтэй өрхүүд сард дунджаар 1.3 сая төгрөгийг зөвхөн зээлийн төлбөрт өгч байгаа бөгөөд нэг өрхийн дундаж зээлийн хэмжээ 20 гаруй сая төгрөгт хүрсэн нь иргэдийн зарлага орлогоосоо давж зээлээс зээлийн хооронд амьдарч байгааг илтгэж байна. Тэгвэл 2025 оны байдлаар улсын хэмжээнд 570 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 511 нь тусгай зөвшөөрлөлтөөр иргэдэд зээл олгож байна. За хамгийн аюултай санхүүгийн салбарын нийт харилцагчийн тоо буурсан боловч зээлдэгчийн тоо 2.8 сая хүртэл өсөж ганцхан жилийн дотор буюу өмнөх оноос 42%-аар огцом нэмэгдсэн байна. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас нэгэн зэрэг давхар зээл авсан иргэдийн тоо 540 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-аар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд иргэд нэг зээлээ нөгөө зээлээр хаах буюу санхүүгийн эрсдэлтэй алхам хийж байгааг тусдаа илтгэж байгаа юм. Давхар зээлтэй иргэдийн банкудад төлөх ёстой зээлийн үлдэгдэлд 13 орчим их найд төгрөг байгаа бол банк бус санхүүгийн байгууллага болон бусад санхүүгийн байгууллагуудад төлөх үлдэгдэл нь 5 их найд төгрөгт хүрээд байна. Зөвхөн энэ тоон үзүүлэлт иргэдийн нуруунд дээр ирж байгаа санхүүгийн дарамт ямар хэмжээнд хүрснийг батлан харуулж байна. Тиймээс болормоо тэргүүтээ улсын хурлын 19 гишүүний боловсруулсан санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хууль нь шударга зээлийн нөхцөлийг бүрдүүлж иргэдийг хамгаална гэдгийг мэдэгджээ. Санхүүтэй холбоотой маргаанаар жил бүр 47 мянга орчим иргэн шүүхэд ханддаг байна. Үүний гол шалтгаан нь санхүү эдийн засгийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас иргэд зээл санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор хохирох тохиолдол түгээмэл байгаа юм а. Иймээс улсын хурлын гишүүн болормоо нарын 19 гишүүн хамтран санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын хурлд өргөн барьлаа. Судалгаагаар банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас нэгэн зэрэг давхар зээл авсан иргэдийн тоо 540 мянгад хүрсэн байна. Түүнчлэн нэгэн зэрэг 12 аппликейшны зээлийн иргэн байгаа нь нийтлэг байдлаар тухайн иргэд нэг зээлийг нөгөө зээлээр хааж байгаатай холбоотой гэсэн юм а. Бид нар зээл аваад үндсэн зээлийнхаа төлбөрөөс хамаагүй илүү давсан зээлийн хүүгийн төлбөр төлөөд байдаг та. Тэгвэл тавигдсан байгаа хуваарц төлбөр дээрээ үндсэн зээлийн төлбөрөөс урьдчилж төлөх хүсэлтийг гаргаж болдгийм байна. Энэ хэлбэрээр гарах юм бол анхнаасаа тооцогдсон зээлийн хүүгийн төлбөр нь өөрөө буурж орж ирэх юм байна. Тэгэхээр хүн өнөөдөр боломжгүй байж болно. Зээл авч болно. Маргааш боломжтой болж болно. Тэгэхээр тэр үедээ үндсэн зээлийнхаа төлбөрийг урьдчилж төлөх энэ гарц гаргалгаа нь нээлттэй. Энийг бид нар мэддэггүй. Банк санхүүгийн байгууллагын ажилтнууд бидэнд хэлдэггүй учраас бид нар анхны тавигдсан тэр төлбөрийн график хуваарийнхаа дагуу яваад байдаг юм байна. Ийм учраас та хэрэгцээ өнөөдөр боломжтой болсон байгаа бол зээлийнхээ үндсэн төлбөрөөсөө төлөё гэдэг ийм хүсэлтийг гаргаж болох юм байна. Хуулийн төслийг боловсруулах судалгаа шинжилгээнд Азийн хөгжлийн банк, Монгол банк зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон байна. Тус хуулийн төсөл нь зээл санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор хохирсон иргэдийн эрхийг хамгаалахад чиглэжээ. Тухайлбал зээлийн хүүг буруу тооцоох, хүүг урьдчилан суудгах, зээлийн эргэн төлөлт шаардлагатай иргэний нэр төр талдах зэрэг асуудлыг зохицуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна. Энэхүү хуулиараа бол зээлийн тодорхой энэхүүтэй холбогдолтой асуудлыг ил тод болгох 1%, 2% хүртэл юун зарцуулагдж байгаа гэдгийг нь бол үндсэндээ олон нийт мэдэх энэ эрхийг бас олох тодорхой суурь зохицуултуудыг энэ хуулиараас олгох ийм боломж нь бас нэгдэх юм аа. Энэ бас арилжааны банкуд мөн энэ аппликейшны зээлүүд эдгээртэй холбогдолтой асуудлыг хязгаарлах зохицуулах гэхээсээ гадна иргэд олон нийтийг бас мэдээлжүүлэх. Ялангуяа энэ санхүүгийн чиглэлийн тодорхой бас мэдээлэлтэй болох энэ чиглэлийн асуудлуудыг тодорхой хуулийн төсөлтөд бас тусгаж байгаамаа. За ингэснээрээ үндсэндээ харилцагч аль аль талуудын эрх ашигыг хамгаалах, хариуцлагажуулах ийм зохицуултуудыг бас энэхүү хууль дээр тусгаснараа бол онцлогтой байгаамаа.
Мөн нийт зээлдэгчдийн 70 орчим хувь нь зээлийн гэрээний нөхцлөө бүрэн ойлголгүй, банкны ажилтны тайлбар тулгуурлан гэрээнд гарын үсэг зурдаг гэх судалгаа гарчээ. Үүнээс үүдэн мэдээллийн тэгш бус байдал бий болж, эргээд буруу шийдвэр гарган зээл авах эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс иргэн хангалттай мэдээлэлгүйгээр зээл авсан нь тогтоогдвол тодорхой нөхцөл зээлээс татгалзах, буцаах боломжийг хуулийн төслөөр бүрдүүлэхээр дуусгажээ.